За сайн байцгаана уу. Оройн мэнд манай ээлжид хоолны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр би та нарт хоёр юмны тухай ярмаар байна. Өнөөдөр би хүүхдийн хоолны тухайс ярмаар байна. Одоо ийм дөнгөж хоолнд орж байгаа тий одоо 6 сар, 7 сар, 8, 9 сартай ой хүрж байгаа ийм хүүхдүүдтэй яаж салаад мастер дээр яаж хоол бэлдэж өгөх вэ? Тэгээд тэрийг яаж амархан манай салаад мастер машиныг ашиглаад манай жижиг тоогоонуудыг ашиглаад хүүхдийн хоолнууд яаж хийж болох тухай би ярьж өгнө. Тэгээд тэрийг ярингаа би бас өнөөдрийн оройны хоолндоо бас нэг өөр жоохон ногоонуудтай цөөвөн хийж өнөөдөр үзүүлье. Цөөвөн ямар ч тосгүй, усгүй бас л 30 минутын дотор хийж болох хоолнуудын нэг болох хүмүүсүүдийн дуртай өнөөдөр манай хүүхдүүдийн бас захиалга орж ирсэн цөөвөн хийхээр ороод ирлээ. За тэгээ би өөрийгөө жоохон товчхон танилцуулах. Намайг Эни гэдэг. Би салаад мастрын албан ёсны дэлхий дээр байгаа цорын ганц Монгол дилер байгаа. За манайх 50 гаруй оронд 600 гаруй дилер салаад мастрт ажилладаг. Тэгээд энэ жил манайх 80 жилийн ойгоо ухтаад тэгээд олон төрлийн гой промошнгууд гой шинэ продуктууд limited edition-гууд гаргасан байгаа. Тийм болохоор манай энэ мэдээллүүдийг манай тоогоонуудын тухай мэдээллүүд шинэ промошнгуудын мэдээллүүд манай Salad Master Mongolia USA гэдэг пэйж руу ороод тэр дотор бүх мэдээлэл үн зураг бүх юм тийм дотор байгаа. Тийм болохоор тийш ороод үзэж болно. За тэгээ хоолноосоо бүгдээр эхэлцгээе да тий. За өнөөдөр би ахаад манай famous хамгийн нэртэй электрик энэ цахилгаан хайруулын тавган дээр цөөвөн хийж үзүүлэх гэж байна. За миний энэ байгаа хайруулын тавг маань надад манай гэрт 20 жил болчихсон миний анх салаад мастрыг авч ирсэн анхны тоогоо байгаа. За энэ тоогоо хэрвээ та нар ингээд сонсох юм бол ингээд сэгсэрхээр шингэн сонсогдож байгаа. За энэ шингэн маань яагаад вэ гэхээр энэ хайруулын тавганы чинь хоёр төмөрний дунд тос өгсөн байгаа. Тос хийж өгснөөр яадаг вэ гэхээр тэр тос гадагшлахгүй, тоогоон дотор ч орохгүй, урсаж гарахгүй lifetime warrantyтэй. Энэ миний энэ тоогоо 20 жил болчоод энэ тос тэр чигээр яг ингээд тэр чигээрээ байж байгаа. За тэгээд энэ тос яадаг вэ гэхээр тоогооны чинь энд байна уу хамаагүй яг жигд халааж өгдөг гэсэн. Манай салаад мастрын тоогооны бас нэг онцлог нь дээр доор бүгд ингэж жигд яг духовканд байж байгаа юм шиг бүх талаараа халдаг гэдгээрээ бас онцлогтой байгаа. Тийм болохоор тосгүй усгүй хоол хийж болох тэр нөхцөлийг гаргаж өгч байгаамаа. За тэгээд хоосон тоогоо ямар ч тос байхгүй. За би энэ дээрээ юу хийх вэ гэхээр сонгоно хийж өгнө. За сонгоно хийгээд сонгон дээр бас маха хийж өгнө. Өнөөдөр би хоньны махтай хийж байгаа. За тэгээ маха болгоод 5 минут таглаад мах болж байгаа хооронд би ногоонуудаа хэрчиж үзүүлье. За өнөөдөр би хэдэн төрлийн ногоо хийж байгаа. За энэ юун дээр хамгийн түрүүнд би эхлээд төмсөө байцаагаа хэрччихье. За би 5 номерын юугаар хутгаараа байцаагаа хэрчээ. За байцаа юу яахтаа энэ голын үлдээж хэрчээрээ ингэж 4 хуваахтаа энэ голын энэ дунд нь үлдээгээрээ тэгэх юм бол нөгөө ингээд салаад мастер машин дээр хэрчиж байхад энэ байцаа ч ингэж салж бутарж алга болохгүй гэсэн үг. Окей. За тэгэхээр би энэ байцаагаа энэ өнцгийг ийшээгээ харуулад энэ гар хамгаалагч руугаа харуулад тэгээд ингээд хоёр талаас нь ингээ ухаад ингээд хэрчээд өгнө гэсэн. Окей. Тэгэхээр энэ гол байгаа учраас ингээд юу ч ингээд байцаа ч ингэж салж бутарж алга болохгүй. За энэ байцаа бол баг болох бах. За ингээд байцаан дээрээ би бас нэмэж 3 номерын хутган дээр sweet potato чихэрлэг төмөс
За ингээд чихэрлэг төмсөө ирччихлээ. За гар ингээд дотор гутхан дотор хийгээд эргүүлэхэд зүсэхгүй дотор наалцсан юмнуудаа ингээд авчиж болно. Окей. Буцаагаад гараа доор нь тавиад буцаагаад эргүүлэх юм бол энэ гадна энэ хутганы чинь гадна наалцсан жижиг сажиг нөгөө ногоонуудын чинь үлдэгдлүүдийг ингээд гарн дээр ингээд авчиж болно гэсэн үг. Окей. За энэн дээр би бас цагаан төмсгийн хэрвээ одоо сахарын өвчнөд ямар нэгэн чихрийн асуудалтай, холестерол өндөртэй чихрийн асуудалтай хүмүүс байх юм бол энэ төмсөө угаагаад цардуулыг гаргаж болно энэ цагаан төмснөөс. Окей. За өнөөдөр би болохоор угаахгүй шууд ингээд хийчихэж байна. За дээрэс нь би celery хийж өгнө. За celery гэдэг маань бас одоо элэг цэвэрлэлтэй хүний биед их хэрэгтэй хоолндоо одоо байнгын хэрглэж явах ёстой ногоонуудын нэг байгаа. За би юм жижиг надад өнөөдөр юм жижигхэн байгаа болохоор 3-ыг угаагаад хийчих. За би энэ celery-га салат мастрын машин дээр 4 номерын хутгаараа хэрчин. Энэ 4 номер ийм хутга байгаа. За 4 номер дээр celery-га ингээд амархан хэрчээд. За тэгээ celery-гийн энэ утасраг энэ хэсгийг манай салат мастрын машин ингээд салгаад өгдөг байгаа. Энийг хэрвээ ингээд бүтнээр нь идчих юм бол хүний гидсэн дотор төгжрөл учруулах аюултай. Яагад бол энийг одоо манай гидсний одоо ходоодны одоо энэ юунууд acid энийг задлах боломжгүй. За тийм болохоор энийг нь заагуулчихгүй та нар авч хэрэглээрэй. Окей. Эсвэл ингээд жижиг хэрчээд ийм урт утас биш утасрах хэсгийг ингээд жижиглээд өгвөл бас зүгээр. За ингээд би бас 2 дахь celery за ингээд 3 чихэг жижиг celery ингээд хийчлээ. За ингээд ногоонууд ерөнхийдөө бэлэн болцсон. За тэгэхээр би албаа аваад ингээд нөгөө манай мах чинь ийм гоё борлоод шүүс гараад зөндөө шил гарцсан байна. Та нар миний энэ тогоон дээрээс харагдаж байгаа. За энэ дээр одоо би амтлагчуудаа хийгээд дээрээс нь ногоонуудаа хийн. За Монгол хоолнд нэг олон төрлийн амтлагч хийгээд ах шаардлага байхгүй. Жохон давс. Би одоо гэртээ яг Монголоос авчирсан жамт давс хэрглэж байгаа. За зарим хүмүүс ямар жамт давс хэрглэж байгаа ингээ асууад байдаг. Би тийм болохоор ийм Монголоос авчирсан ийм rock salt гэдэг jumps гэдэг ийм 68 минералтай ийм давс Монголоос авчруулад одоо байнга энийга хэрглэж байгаа. За перц хийлээ. Жох өтгөнд цуу. Хуурга эдрэнд өтгөн цуу хийгүүл илүү гоё амттай болдог. За тэгээд одоо би энэ дээрээс нь ногоонуудаа жоохон холиод ногоонуудаа хийж өгнө. Окей. За махан амталчлаа. За одоо ингээд дээрээс нь бүх ногоонуудаа зэрэг хийн. Нэгийг эхлээд нөгөөдхийн дараа энэ нь удаа энэ нь хурдан болдог гэдэг ямар ч юугаар ялгах шаардлага байхгүй. Окей. Бүх ногоонуудаа ингээд нэг зэрэг хийгээд. Окей. За ингээд би бүр дарж өгөөд. Яг л нэлээд дүүрэн болно. За энэ дээр би бас жоохон брокколи хийн. Би нөгөө хөлдөөсөн брокколи хийж байгаа болохоор өнөөдөр зүсээгүй. Хэрвээ шинэ байсан бол. За дээрэс нь би бас жоохон ногоон вандуу green peas хийж байна. За би түрүүчийн миний хичээл үзчихсэн хүмүүс байх юм бол энэ вандуун дотор айгүйх natural collagen байдаг. Тийм болохоор хуурга, шөлтэй, салаад малаад бүх төрлийн хоолнуудтай энэ ногоон горох энэ sweet peas гэдэг
Энийг та нар хэрэглээд үзээрэй. За тэгээ бүх ногоонуудаа одоо хийчихсэн. Одоо энэ дээрээ цөөвөнгийнхаа гэрийн татсан гурилаа дээрээс нь ингэж тавьж өгөөд бүгднгийн дээрээс нь давхарлал болоо гэсэн үг, окей? За жоохон юу яатсан болохоор дээрээс нь жоохон гурил ногоогоо хийцэн болохоор би жоохон давс хийгээд жоохон дээрээс нь перц хийж өгөөд за дээрээс нь жоохон бас нэг turmeric хийчихье. Яс хоолндоос жоохон turmeric гэдэр хийх дуртай. За ингээд дээрээс нь жоохон turmeric хийж өгөөд за ингээд хоолны бүх одоо хийх ёстой юмнууд хийчлээ. За энэ ч давс дээр те ногооны үртэс гурил мөрлийн үртэс орцсон байх юм бол энэ ирэмгийн сайн цэвэрлээрээ ирэмгээ цэвэрлжээж энэ тогооны чинь таг яг ингэж нөгөө төгжигдөж өгнө гэсэн үг, окей? За одоо би энэ 350 градус дээр сая маха болгоод дээрээс нь бүх одоо юу ногоонуудаа хийгээд градус ерөөсөө өөрчлөгдөөгүй. За тэгээ 350 градус дээр одоо би энэ салат мастрын тогооныхаа хонхыг сонсно. За энэ хонх ямар учиртай вэ гэхээр одоо манай гол одоо салат мастрын бусад одоо брэнд одоо бусад одоо смарт тогоонуудаас ямар ялгаатай юм бэ гэж хүмүүс их асуудаг. Тэрний ялгаа нь гэхээр за би хэлтэлсэн юм. Хийсэд хөдөлгч буцаагаад алтчих. Ихгүй бол бүр гисчин. За ингээд энийг ишээ хийчихье. За тэгэхээр энэ хонх яагаад хэрэгтэй юм бэ гэхээр энэ салат мастрын одоо гол одоо хоёр ялгарх одоо чухал одоо хоол их процессны арай бусад тоонуудаас юу нь өөр юм бэ гэхээр нэгдүгээр материал байгаа. Материал нь манай салат мастрын материал 316 Ti гэж байгаа. Titaniumтэй stainless steel гэж байгаа. За тэр нь ямар учиртай юм бэ гэхээр эмнэлгийн зэрэглэлийн одоо мистаслын хутга, хүний шүдний юунд имплантанд ордог төмөр, хүн одоо хэрвээ гар хөлөө хугарах юм бол юу биеийн дотор ордог одоо энэ шүрүүпнүүд эдэр бүгд энэ төрлийн материалаар хийдэг байгаа. Тийм болохоор их өндөр чанарын эмнэлгийн зэрэглэлтэй дээрээс нь урвалд ордгоо юу эсэн бусан одоо химийн хүнд металлын микроб юу одоо ялгаруулдгоо тий хүний биеинд ороод одоо олон жил ингээд хүний биеийн дотор яахчгүй ингээд байна гэдэг маань одоо их өндөр чанарын одоо цэвэр одоо металл байх хэрэгтэй. За тэгэхээр манай тогоонд хийж байгаа хоолны амт яг амтаараа буцаж яагаад гарч ирж байна? Яагаад их бага давс амтлагч хийгээд хоолны амт ямар гоё болж байна гэдгийг яагаад хийж байгаа юм бэ гэхээр энэ материал өөрийн чинь тогооны чинь өөрийнх нь металл нь өөрийн чинь хоолтой чинь өндөр температур дээр ингээд буцалгаад халаагаад хоол хийхээр хоол руу чи орж нөгөө урвалд ороод өөрийн чинь хоолны амтыг өөрчилчихөж байгаа болохоор амтгүй юм шиг санагдаад бид нэр айгүйх хоолндоо давс амтлагч хийжээж хоолоо гоё амттай болгож идэж байна гэж бодоод байдаг. Тэгэхээр энэ зөв төмөртэй юм цэвэр одоо ямар нэгэн хүнд металлын одоо химийн бодис эдэр ялгаруулдаггүй ийм одоо металл дотортой ийм тогоонд хоол хийхийн одоо хамгийн одоо гол одоо эрүүл мэндэд одоо анхаарах юм юу вэ гэхээр хүнд металлын хор. Хүнд металлын хор юутай холбоотой гэхэд одоо аутизмтэй хүүхдүүдийг Альцгеймер одоо мартамхай деменшиа гэдэргээд янз янзын юм тархины одоо энэ асуудалтай энэ өвчнүүд одоо энэ хүнд металлын одоо хордлогоос болсон учраас хүнд металлын детокс хийжээж энийга эмчлэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ хүнд металлын детокс хийчээд буцаад нөгөөний хуучин хортой хүнд металл гаргадаг одоо урвалд ордог энэ тогоондоо хоол хийгээд идээд ах юм бол буцаад нөгөөнийг өөрийнхөө детокс хийсэн тэр металлуудаа буцаад биендээ өдөр тутмынхаа хоолоороо дамжуулаад ахаал идээд байна гэсэн үг, окей. Тийм болохоор энэ материал яагаад ийм чухал вэ гэдэг нь их чухал байгаа юм, окей. За ингээ манай тогооны юу асаад эхэллээ, хонхон дуурайд эхэллээ. Тийм болохоор би температураа одоо 200 болгоод 200 гэхээр одоо энэ плеткээр ярих юм бол
1-2 болгох чинь гэсэн үг. Тийм баг гал дээр 200 болгоод тэгээд цаг тавиад би нэг ойролцоогоор 18 минут тавьчих. За тэгээ 18 минутын дараа бүх ногоо чинь жигд гой болно. Дээрээс нь гурилчин болно. Бүх юм чинь ингээд нэг жигд махчин болно. Бүх хоол чинь нэг жигд болно. Тэгэхээр ингээд тогоондоо ингээд байнга одоо онгоолгоод хараад ингээд эргүүлээд ингээд тосмос нэмээд усмос нэмээд ямар шаардлагагүй өөрийн чинь одоо хоолны чинь ногоон дотор байгаа өөрийнх нь усын өөрийн чинь махан дотор байгаа тэр тос усын шүлийг гаргаж өгөөд гой хоол чинь тийм аргуу биш аюу гой шүүстэй гой амттай дээрэс нь одоо ямар ч ус илүүдэл тос эдэр хэрэглэхгүйгээр одоо хоол хийж болдгиймаа гэдэг одоо юу н одоо зарчмаар одоо энэ манай салаад мастер ажилладаг ба. За энэ хоёр дахь одоо ямар ялгууртай одоо манай тогооны ялгаа нь юу вэ гэхээр энэ хонх байгаа. За энэ хонх одоо манай ганцхан одоо салаад мастрын тогоонд ийм хонх байгаа. Зарим компаниудын тогоонууд дээр одоо ингээд температур хэмжигч эдэргээд янз янзын одоо юмнууд байдаг. Тэгэхдээ манай одоо энэ хонхны одоо гол одоо инженерийн талаас ярих юм бол гол онцлог нь юу вэ гэхээр энэ тагны энэ хонх 87 градус дээр дугарч эхэлдэг гэдгээрээ онцлогтой байгаа. Яагаад 87 градус юм бэ гэхээр бид нар одоо хэрвээ одоо дээр үед одоо эмчнэр одоо нөгөө шприц тоног төхөөрөмжөө яаж ариутгадаг байдаг байсан бэ гэхээр одоо халуун усанд 30-40 минут 100 градус дээр те буцалж байгаа утсан дотор 30-40 минут буцалгаж ариутгадаг байсан. Тэр ариутгал яаж байгаа юм бэ гэхээр вирус, микробыг арилгах гэж, устгах гэж тэгж усанд буцалгаж болгож одоо тэгж ариутгадаг байсан те. За тэгэхээр бид нэр эмнэлгийн тоног төхөөрөмжийг тэгж ариутгах байгаа юм чинь өөрийнхөө хоолыг 100 градусаас дээш өндөр температур дээр те 20-30 минут буцалгаад авах юм бол бид нар бас яг адилхан хоолныхаа, ногооныхаа, өөрийнхөө хоолныхаа шимт хижээлийг, витамин, минералуудыг бас бүгднгийн тэгж өндөр температур дээр ариутгаж устгаж яана гэсэн. Тэгэхээр жирийн тогоонд хийсэн хоолны минерал, витамин одоо ногоо шимт хижээл, ногооны чинь шимт хижээл нь 0-30% л хадгалагддаг. Яг л бид нэр өндөр температур дээр удаан буцалгаад байгаа болохоор бүх одоо ногооны чинь хоолны чинь шимт хижээл гараа авчиж байгаа гэсэн. За тэгэхээр манай салаад мастер дээр энэ хонх 87 градус дээр дуграад эхлэхээр бид галаа багсгаа. Энд хонх маань ямар нэртэй вэ гэхээр nutrition protector гэж байгаа. Nutrition protector гэдэг маань шимт хижээлийг хамгаалагч гэж байгаа. Тэгэхээр энэ шимт хижээлийн хамгаалагч маань одоо галаа багсгаа, шимт хижээлээ хадгалаа, намайг авраарай л гэсэн авраарай миний минерал витаминыг авраарай гэсэн одоо хонх болоод байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ хонх дуусны дараа бид нэр хэрвээ пилеткэн дээр хоол хийж байгаа бол тогооныхаа галыг бүр 1-2 болтол энэ хонх дуурахгүй болтол нь багсгаад 1-2 дээр болгоод тэгээд сүүлийн 15-20 минутыг одоо их баг гал дээр хоол хийнэ гэсэн. За энэ электрик скелет дээр болохоор би 200 болгоод 200 дээрээ бис 18 минут тавьсан. За бас нэг одоо энэ баг температур дээр хоол хийгээд болоод байгаа шалтгаан нь юу вэ гэхээр манай салаад мастрын тогоо өөрөө юм semi вакуумжуулдаг одоо төгжөөд одоо энэ уур ямар ч хоолны чинь уур одоо гадагшилтгүй гэсэн. Тэгэхээр уур гадагшлахгүй байна гэдэг чинь бүх одоо шимт хижээлээс гадна өөрийн чинь бас нөгөө хоол чинь хуурай юм аргу болохгүй бүх одоо юу чинь шүлний хоолны чинь шүл одоо ингээд дотроо хадгалагдана гэсэн. Тэгэхээр энэ тогоон дотор хийж байгаа хоол ямар ч тосгүй усгүй хоол хийж боголоод байгаа бас аргачлал нь энэ дотроо нууц нь бас тэрэн дотор явж байгаа. За тэгээд баг гал дээр хурдан хоол болж байна гэхээр одоо тог баг идэн, газ баг идэн те одоо манай гэрчин халахгүй одоо энэ төхөөх одоо өндөр гал дээр бид нэр ерөөсө автоматар хоол хийгээд байдаг. Өндөр гал дээр хоол хийж байна гэхээр манай салаад мастер дээр хоол хийж байгаа тогны 60-аас 80% одоо химнэлттэй гэсэн. Тэгэхээр хоолныхаа витамин минералыг хамгаалаад өөрснөө идэж гэн гэсэн. Хоёрдугаард бас гэрийнхаа тог, газ одоо төлбөрийг бас юу яагаад химнээд бас одоо бас баг төлбөр төлж байна гэсэн. Тийм болохоор энэ тогоон дотор маань ганцхан одоо хоол хүнс гэхээсээ илүү бас
эрүүл мэндэд чинь ямар ач холбогдолтой. Дээрээс нь гэрийн одоо галтгооны чинь одоо энергитэй одоо газ, электрик одоо энэ тогонд чинь хичнээн төгрөг өргөдөж байна. Тэрийг чинь бас 60-аас 80% одоо хэмнэх боломжтой гэдгээрээ бас нэг гоё ид шидэн бас тэрэндээ явж байгаа. За миний хоолны хичээлүүд үтсэн хүмүүс байгаа бах. Тэрэн дээр би нэг бүр нарийн одоо тайлбарлаад юу яаж өгдөг. За надад бас нэлээд олон өөр хотуудаас, Монголоос одоо хоолны хичээлийг үзмээр байна. Яаж үзэх вэ гэд мэдээж би одоо хот болгонд очиод Монголд сар болгон очиод ингээд хичээл заах одоо лайв ингээд хичээл заах боломжгүй. Тийм болохоор би ингээд онлайнаар бас дараачийн хичээл дээрээ би яг би хоолныхаа хичээл дээр заадаг бүх тэр мэдээллүүдийг оруулаад та нар бас онлайнаар ингээд миний хоолыг яг амсахгүй боловч бусад бүх мэдээллүүдийг ингээд миний бас онлайн хичээлүүдээр авах боломжтой учраас би дараагийн хичээл дээр тэрний тухай бас ярьж та нарт тайлбарлаж үзүүлнэ. Тэгэхээр тэр хичээл болтлоо та нар төр хүлээж агаарай. За хоол 13 минутын дотор болно. За энэ хооронд би юу бас ярмаар байна гэхээр хүүхдийн хоол. За нялх хүүхдүүд сүүнээсээ гараад бор хоол руу орж байгаа айлууд над дээр бас аюу хоолой асуултууд идэг. Хүүхдийнхээ хоолыг яаж хийх вэ? Хүүхдийнхээ хоолыг яаж ингээ усгүй, тосгүй, давсгүй ингээд хийж болох вэ гэж аюу их асуудаг. За манай энэ салаад мастрын 2 номерын энэ хутга яг их гоё хэрчилт хийж өгдөг. Их жижигхэн хэрчилт. Тэгэхээр энэ хутгаараа салаад мастрын машиныхаа 2 номерын хутган дээр төмөс байж болно, sweet potato байж болно, брокколи байж болно. Бүх төрлийн ногоонуудаа энэ 2 номероор хэрчээд тэгээ манай жижиг энэ 1 литр, 1 хагас литр, 2 литрийн юм жижиг тогоонуудтай хийгээд ямар ч ус хийхгүйгээр дунд зэргийн гал дээр пледгээр ярих юм бол 4-5 дээр гэсэн үг бах гал дээр юу яагаад хонх дууртал нь дунд зэргийн гал дээр болгоод тэгээ хонх дуурсны дараа галаа бүр нэг болгоод тэгээд 15 минутаас 20 минутын дотор бүх төрлийн ногоонууд чинь гоё жигэд гоё болж өгнө. За тэгээд болсон тэр ногоон дотор ямар ч давс хийхгүй, ямар ч ус хийхгүй, ямар ч юм хийхгүй. Яг тэр ногоогоор нь гэсэн үг. Тэгэхээр хүүхд чинь тэр ногооныхаа 93%-ийг бүгднгийн шимт хижээлийн гоё амттай, ямар ч илүү дутуу амтлагчгүйгээр гоё амттай хоол идэж эхэлнэ гэсэн. За миний түрүү бас үзүүлсэн ногоон green peas байна тийм үү? Ногоон ванду байна. Бүх төрлийн ийм гоё ногоонуудыгаа энэ нэг квартийн энэ жижиг тогоонуудтай хийгээд тэгж болгоод сэрээгээр юу яаж болно? Ингээд нухаад хүүхдтэй өгж болно. Эсвэл блендерт хийгээд хийж өгч болно. Заримдаа би бас хүүхдүүдтэй жоохон багт нь жоохон ногоон дотор нь өөрийнхөө нэг хөхний сүүгээ бас жоохон хийж өгөөд блендер дээр тэгээд хүүхдтэй өгчдөг байсан. За ингэж хүүхдтэй хоол хийж өгснөөр та нэгдүгээр хүүхдийнхаа өгж байгаа хоолны дотор нь юу орж байгаа гэдгийг контролдож байгаа тийм үү. Тэгэхээр ямар ногоо ихэнх хүүхдүүдийг ерөнхийдөө анхны ногоонуудыг дандаа ногооноос эхэлгэдэг. Тийм болохоор green peas байж болно, авокадо байж болно тий. Зөөлөн юм ногоонуудаас эхлүүлээд энэ ногоонуудаас эхлүүлээд дараа нь баг багаар 2 дахь, 3 дахь, 4 дахь төрлийн янз янзын ногоонуудыг хүүхдэдтэй юу яагаад идүүлж эхэлж болно. Окей. За тэгээд тэр хоолн дотроо дараа нь ийм ясны шүл гаргаад би хүүхдүүдтэй бол ингээ ясны шүл ингээ гаргаад би та нарт үзүүлье. Ясны шүлнүүдээ ингээ бэлэн гаргаад би ингээ хөргөчөндөө ингээ ясны шүлөө бэлдээд гаргаад тавьчихдаг. Би ясныхаа шүлийг энэ манай будаа агшаагчин дотор энэ 5 литрийн будаа агшаагчин дотроо ясаа бүх ногоо юу идрээ хийгээд хүүхдүүдтэй ингээ шүл гаргаад өгдөг. Ийм ясны шүлөөдөө би ингээ гаргаад шилийн ийм саунд хийгээд эсвэл удаан хэрглэж амжихгүй бол хөлдөөгчөндөө хийчдэг. Хэрвээ ойрын хугацаанд 2-3 өдрийн дотор хэрглэж чадчихгүй би ингээ шилэн саундаа хийгээд хөргөчөндөө хийгээд хадгалцдаг байгаа шүү. Окей. За манай хэрвээ салаад мастрын бас гоё энэ манай савнууд байгаа бол манай энэ салаад мастрын төмрөн савнууд бас их гоё савнууд байгаа. Юм эдэр шүл ногоо эдэр хоол эдрээ хийгээд алт хийгээд их гоё ийм юу байгаа. За манай энэ салаад мастрын энэ хийсэн төмөр бас яг манай адилхан, манай тогооны адилхан материалтай адилхан 316 Ti stainless steel-ээр хийсэн учраас энэ дотор хийсэн хоол
урвалд орохгүй, ямар нэгэн өнгө үзэмжийн солигдохгүй, дээрэс нь амт эдэр өөрчлөгдөхгүй, олон өдөр ингээд хоол чинь муудахгүй ингээд энэ дотор ингээд safety байх хадгалах боломжтой гэсэн үг, окей? За тэгээ манай энэ боолнууд одоо бас юу яагаад манайха сет авсан айлууд энийг бас бэлгэнд авах боломжтой. Энэ 3 төрлийн ирдэг. Энэ нь том, дунд, жижиг гэдэг юм 3 юм тагтай ийм боолнууд бас байгаа шүү, окей? За тэгээд хүүхдийн хоолыг тэгж хийж өгснөөр бид нар өөрснөө одоо хүүхдтэй юу өгч байгаа, ямар хоол идүүлж байгаа гэдгийг контролдоод хүүхд чинь шимт хижээлтэй 93% шимт хижээлээ хадгалсан шин гой хоол идэж байна. За хүүхд дэлгүүрт очих юм бол ийм лаацтай, тийм шилэн цавтай, ийм пауч ийм юун дотор ийм паучн дотор ингээд аманд нь хийгээд ингээд шахаад яадаг тийм пауч эдэртэй ийм бэлтгэл ингээд дэлгүүрт байдаг хүүхдийн хоолнууд зөндөө янз янзаараа байгаа. За хямдханч байгаа, үнэтэйч байгаа тийм үү. Сайн брэндүүд байгаа, муу брэндүүд байгаа. Гэхдээ та нар хэрвээ тэр хүүхдийн хоолнуудын артлах тэр лейблийг харах юм бол ихэнх хүүхдийн одоо би нэг сая хаанч үлээ нэг юу уншижсэн, нэг хэвлэл мэдээлэл дээр уншижсэн. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр хүүхдийн ийм бэлэн хоолнуудын 80-аас 90% нь айгүй их төрлийн одоо өнгө орлуулагч, олон төрлийн амт хамгаалагч, олон төрлийн preservative тийм үү, удаан одоо хадгалах тийм одоо мэдээж дэлгүүр дотор тэр чинь 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар тийм жил байх хугацаатай хоолыг хадгалахын тулд одоо тусгай хамгаалагчид тэр дотор хийсэн байдаг. За тэрнээс гадна бүр одоо аюултай нь бас нэг юу байгаа вэ гэхээр элсэн чихэр. Хүүхдийн хоолныг гой амттай болгохын тулд айгүйх төрлийн ийм амтлагч болон элсэн чихэр хийжээж тэр одоо хүүхдийн хоолны амтыг одоо гой болгох гэж тийм одоо юмнуудаар одоо хүүхдийн хоолнуудад байдгаа гэдэг судалгаагаар бүр гаргаад ирсэн ба. Тэгээ та нар бас өөрснийхээ тэр хүүхдүүдийн хоолны юун дээр бас зарим юун дээр бүр бичээчгүй тийм preservative юунууд байгаа. За хэрвээ дэлгүүр дотор те хөргөч мөргөчөнд чихгүй зүгээр ингээд шелф дээр ингээд тавиурнууд дээр хүүхдийн хоолнууд байж байдаг шүү дээ. За тэр хоол чинь тийм үү 2, 3, 4, 5, 6 сар тэр дэлгүүрийн юун дээр лангуун дээр 4, 5 сар ингэж байж чадж байгаа тийм хоол зүгээр хэрвээ бид нэр хөргөчөндөө чихгүй хэрвээ зүгээр бид нэр гэрийнхаа юун дээр одоо ингээд хоолоо 4 сар хадгалах юм бол бид манай хоол ямар өнгөтэй юутай болох яаж хөгзрөөд яах гэдэг нь ойлгомжтой тийм үү. Тэгэхээр тэр хоолыг хөгжрүүлэхгүй, өнгийг өөрчлөгдөхгүй, гой өнгөтэй, гой амттай удаан байлгахын тулд мэдээж химийн аргаар, химийн бодисууд нийлүүлж ээж ямар нэгэн preservative те удаан хадгалагч тэр дотор хийжээж тэр хүүхдийн хоол бас юун дээр одоо дэлгүүрийн лангуун дээр удан олон цараар байх боломжтой. Тийм болохоор бид нэр хүүхдтэй өгж байгаа хоолоо ялангуяа юм жоохон бэбинүүд те ой хүрээгүй ойгоос дээш ч гэсэн хүүхдүүдийн хоолыг гэртээ өөрснөө бэлдэж тавиад ийм safe одоо саунд тийм үү шилэн саунд юм уу эсвэл манай салаад мастрын төмөрөн савнууд байна те энэ савнуудаа хийгээд хөргөчөндөө хийгээд те 2-3 өдөр хадгалаад идүүлж хүүхдүүдтэй идүүлж болно. Тийм болохоор хүүхдүүдийн хоолнд анхаараарай. Хүүхдүүдийн хоолыг их амархан манай салаад мастрын аргаар ямар ч усгүй, тосгүй, давсгүй те илүү дутал нэмэгдэл амтгүйгээр яг өөрийнх нь ногооных нь өөрийнх нь одоо амтаар хүүхдтэй хийж өгч тэ цутсан шүл хийж өгч болно. Ийм нухашнууд янз янзын төрлийн ногоонуудын нухашнууд хийж болно тэ бүх төрлийн тийм гой гой хоолнуудыг хэрвээ манай салаад мастер дээр яаж ийм хоолнууд хийж байгааг хармаар байвал би та нарт видео оруулаад явуулж болно. Та нар над руу мессеж хийгээд үлдээгээрэй. Би тэгээд та нарт видеог нь үзүүл яаж ингэ хийж байгааг нь үзүүлж байгаа видео явуулж өгч болно. Окей. За манай юу хоол 5 минутын дараа болох гэж би нөгөө цагаа тавьсан болохоор айгүй амар ингээл та намайг анзаарч байгаах энэ хугацаанд би ерөөсө тогоонд хүрэхгүй, ерөөсө тогоогоо шалгахгүй, ахиж тогоо ингэж наашаа цаашаа эргүүлэх ямар шаардлага байхгүй. Энэ 10 хэдэн минутын дотор би гэр орноо цэвэрлээд тэ галтгооноо цэвэрлээд илүү дутуу аяг шанах одоо энэ муухай олгосон энэ савнуудаа бүгдийг нь угаагаа цэвэрлээд хоол болоход миний галтгоонч цэвэрхэн хоолч бэлэн болцсон ингээд
яарахгүй сандрахгүй те гэрийн эзэгтийн одоо энэ галтгооны ажлыг бол ийм гоё амарчилж, ийм гоё амархан болгож, хурдан болгож, дээрэс нь эрүүл одоо гэр бүлийн чинь эрүүл мэндэд хийж байгаа хамгийн том одоо юу бол одоо эрүүл хооллолт байгаа. Ялангуяа одоо манай Монгол айлууд бол өдөр болгон баг хооллуудаа бүгдээрээ хийж иддэг. Тийм болохоор энэ өдөр болгоныхаа хийж байгаа хоолоо эрүүл тоогоон дээр эрүүл аргаар шимт хижээлээ 93% хадгалсан. Дээрээс нь хурдан болдог. Одоо цаг болдог хоол 30 минут болдог хоол 15 минутанд ингэж хийх боломжтой юм шүү гэдгийг би та нарт одоо өөрийнхөө өдөр тутмынхаа ингээд хийгээд байгаа энэ хоолнуудасаа та нартаас ингээд энэ лайв хичээлүүдээс үзүүлээд янз янзын гоё хоолыг яаж амттай илүү бас ногоо идэхгүй байх, хүүхдүүд ногоо идэхгүй байх, манай нөхөр ногоо идэхгүй байх гэдэг хүмүүс надад бас яах уу, яэх үг аюух асуудаг. Тийм болохоор миний сайн аргачлаар одоо цөөн гэхэд тийм үү би минимум ингээд 5-аас 6 төрлийн гой янз янзын ногоонууд хийгээд баяжуулаад одоо ингээд цөөвөндө хийгээд өгсөн байгаа. Тэгээд тийм цөөвн нэгдүгээрт гоё амттай, дээрэс нь хүмүүс ялгаж салахгүйгээр гоё ногоо идэх боломжтой. Тэгээд 5-6 төрлийн ногоо гэдэг маань олон төрлийн ногоо идэх тусам олон төрлийн минерал, витамин идэж байна гэсэн үг, окей? Ногооны чи өнгө, өөрийн чи одоо энэ ногоо өнгө, шар өнгөтэй, улаан өнгө, янз янзын өнгөнүүд өөрчн янз янзын төрлийн витамин одоо идэж байна гэсэн. Янз янзын амттай ногоонууд маань янз янзын төрлийн минералууд идэж байна гэсэн. Тэгэхээр энэ олон төрлийн өнгөтэй, олон төрлийн амттай ногоонуудыг ингэж цуг идэж одоо шүлэндээ, хуургандаа, тэ цөөвөндөө ингэж хийх юм бол бас дээрэс нь бууз хуушуур те баншныхаа махад ганцхан цул мах сонгон биш тэр махан дотроо энэ салаад мастрынхаа 1 номерын энэ жижигэлдэг энэ хутган дээр зукини хийж болно, энэ селери хийж болно, бүх төрлийн ногоонуудыг гоё жижиглээд баяжуулаад тэр дотроо ингээд хийгээд котлетэнд бууцандаа хийчих юм бол хүүхдүүд ч байна уу, нөхрүүд ч байна уу те бүгдээрээ гоё олон төрлийн ногоо иддэг болно. Тийм болохоор манайхан бити ногооноос айгаараа яаж ингээ гоё аргачлаар ногоонуудаа ингээ хийгээд өдөр тутмынхаа хоолндоо гоё минерал, витаминтэй эрүүл гоё хоол гэр орондоо хийх нь их чухал шүү. Дээрээс нь хүүхдүүдээ багаас нь дөнгөж хоолнд орохоос эхлүүлээд олон төрлийн ногоо жимс ингээд багаас нь идүүлээд сургачих юм бол тэр хүүхэд бас том болоод ногоо идэнэ гэж юу яахгүй санаа зовхгүй бүх төрлийн гоё ногоонуудаа идэж сурцсан одоо болно гэсэн үг тийм үү. Дээрээс нь хүүхдүүд маань өсөж боожж जैन өндөр болох хэрэгтэй, томрох хэрэгтэй тийм үү. Тэгэхээр энэнд мэдээж бас минерал, витамины дутагдлаас болоод хүүхдүүд өвдөх те, иммун систем нь муудах, аллерги хүрэх, одоо энэ аутизм те, одоо энэ янз янзын төрлийн өвчнүүд одоо зөв хооллолт хийх юм бол хүүхдүүд чинь эрүүл сарвал гой удаан тий эрүүл амьдрах боломжтой гэдгийг бас бити мартаарай. Тийм болохоор хүүхдүүдтэй өдөр тутмынх нь хоолнд аль болохоор бага чихэр, эсэн бусан чихэр идүүлэхгүй, эсэн бусан фаст фуд те чипс эдэр одоо ингээ бэлэн одоо боловсруулсан ингээд үйлдвэрээс гаргаж ирсэн шууд хайрцагнаас ингээ хийж иддэг одоо энэ cereal байна. Янз янзын ийм одоо хоолнуудыг аль болохоор бага бүр болвол бүр өхгүй байхыг бодоорой. Эрүүл хоол гэдэг маань амархан хурдан ийм одоо аргачлуудаар гэр бүлийнхаа хоолыг одоо гой аргаар хийж болдгий шүү гэдгийг би бас өөрийнхөө хичээлүүдэд дээр заагаад байгаа болохоор миний YouTube channel дээр ороороо тэн дээр одоо 55 видеонууд 55 төрлийн видеонууд янз янзын хоолнууд янз янзын гоё аргаар одоо хийсэн хоолнуудын жорууд байгаа та нар ороод үзээрэй. Би бас энэ видеоныхаа доор линкийг оруулна. За миний хоолны юуд тасарчлаа. Тасархаар ингээд одоо ингээд температурын жунтарсан, цагын жунтарсан ингээд эн чинь ингээд ийм хар болчихж байгаа. Окей. За тэгээд одоо би юуныхаа тоогоог онгоолгоё. За тоогоо ингээд боссныхаа дараа төгжигдөөд онгоож болохгүй болсон ингээд сорогдсон байж магадгүй. Тэгэх юм бол тэр тоогоогоо хутгаа ингэж гажиж тийм үү янз янзаар харин та ингээд зүгээр тоогоог ингээд сэгсрээд ингээд эргүүлэхээр ингээд болчихж байгаа. За та нар ямар их уур ингээд шууд ингээд гарч ирж байгааг харж байгаа. Дээрээс нь та нар энэ тоогооны таган дээр ямар их уур ингээд ус тогтсон байгааг та нар харж байгаа тийм үү. За тэгэхээр ингээд тоогоо түлэгдээгүй, хуурай болоогүй ийм гоё хоол болсон байна. За тэгээд одоо би энэ хоолоо та нарт юу яагаад үзүүлье, холиод үзүүлье. За манай ногооны гоё ногоо өнгө, улбар шар өнгө, бүх өнгө маань яг тэр чигээрээ гоё өнгөөрөө байна. Ямар ч энэ дээр
би та нарт одоо үзүүлье. Ерөөсөө ямар ч түлэгдсэн юу бол байхгүй. Энэ дээр ямар ч түлэгдсэн наалтсан ямар ч юм байхгүй. За ингээд хоол бэлэн. Бүгдээрээ сайхан өнөөдрийнхөө оройны хоолыг сайхан ингэж хийгээд үзээрэй. Та нар миний өмнөх видеонуудыг бас үзэж амжуул бас манай YouTube дээр бүх төрлийн хоолнуудын видеонууд орсон байгаа. За би юуныхаа хоолоо амсаачих. За хоолны амт давс мавс нь ямар болсон байна би үзэтгэе. За ногоо бол та нарт би үзүүлье. Нөгөө чихэрлэгт хүмүүсийн байна те. Ингээл юу яхад л ийм амархан ингээд салчиж яана гэдэг чинь ногоо чинь бүрэн болсон байна. За ногоо бүрэн болсон мөртлөө яг өнгө юу бол яг тэр чигээрээ хэрцэн хэлбэр яг тэр чигээр уусаж алга болоогүй байна те. Бүх юм ногоонууд яг гой өнгөөрөө гой байна гэсэн үг. Окей. За би амсаад үзье. Хоол өстө супер гой амттай. Давс бол яг perfect. Амт бол яг гоёороо ногоо зөндөө байна. Тэм болгоо цөөн идж байгаа ч гэсэн ийм их гоё олон төрлийн ногоотой. Ийм гоё өнгөлөг, ийм цөөн хийж болдгий шүү. Манайхан тийм болохоор хийгээд та нар туршаад үзээрэй. Хэрвээ асуух юм байх юм бол надтай холбогдоод би видео коллоор заагаад өгч болно. Манай Чикагод амьдардаг айлууд байх юм бол танаа гэрт ч очоод өөрт чинь яг одоо 3-4 төрлийн хоолыг чинь яаж хийхийг бүр очоод заагаад цуг хийлцээд хийж өгч болно. Тийм болохоор надтай холбогдоорой. Манай дилерээс тэр тийм үйлчилгээ одоо үнгүй өгдөг. Тийм болохоор санаа зовтгүй надтай холбогдоод хэрвээ мэдэхгүй чадахгүй юм байх юм бол бид нартай утсаар холбогдоорой. Видео колл хийж болно. Манай мессенжерээр мессеж явуулж болно. Миний энэ видеонуудын доор бас комент бичээрэй. Би тэгээд аль болохоор хурдан та нарын асуултууданд тэр доор нь хариулаад явахыг бодноо. За тийм болохоор өнөөдрийн хоол маань бэлэн супер гоё амттай гоё боллоо. Дараагийн хичээл болтлоо. Түр баяртай. За бай.